Ер нь too much not good те. Ер нь их хэмжээний юм чи ер нь их гоё биш байхгүй юу? Алдан дундаж байх айгүй гоё. Одоо сэтгцийн одоо эмнэлэг дотор болохоор жишээлбэл хэвтэж байгаа хүмүүсийг үзвэл хит их too much те. Бүр сургалтанд маш сайн те одоо хизээч муу авдаггүй одоо бүх талын ингээд юутэй бүх талын ингээд авиасыг хөгжүүлдэг юм руу ингээд оролцдог ийм хүнийг бол бид нар бас сэтгцийн хүнд бол нөгөө тогтворгүй тип гэж үздэг байхгүй цаана бас юу байж болох вэ гэхээр тийх тогтворгүй типийн одоо төрлийн хүний цаана дахиад дофамины гены дутагдaltaй явдаг байхгүй өөрөөр хэлбэл дофамины гений удамшлын дутагдал явхаар нь тухайхан альва нэг жирийн одоо үйл ажиллагаанаас нь таатай байдлыг мэдрэхээ болчдөг. Дандаа экстрим маяг руу эсвэл хийт их одоо ажиллах, хийт их одоо дүү зохиох ч юм уу те. Одоо тэрний талаар нь хөөцөлдөх гэж бас байдаг байхгүй юу? Workaholic гэдэг штэ ажиллах. Тийм, workaholic гэж байж болно л да тий. Тэгвэл энд нөгөө хамгийн гол цаана юу байгаа гэхээр нь уурах тархины хөгжлийг хэрвээ бид нэр яривал уурах тархины хөгжил дагзнаас нь урагшаа явагддаг. Хамгийн уртлын духны хэсэг буюу одоо анатоми нэрээр хэлбэл prefrontal cortex тэр бол шийдвэрээ гаргадаг, хяналтаа тавьдаг. Тэр хамгийн сүүлд хөгждөг байхгүй 25 наснда хөгжил дүүсдэг. Тэгээд хэрвээ одоо тэр нь дундаас нь тий архаар, тамхиар, тоглоомын донгоор ямар нэг юмар нэгэд гимтээчвэл хөгжил нь гүйцэд явагддаг. Тийм тохиолдолд яг хүн хяналтгүй байх гэдэг чинь хэцүү. Одоо та өөрөө хэлж штэ тий дараа нь одоо унсан ч гэсэн ч тий дэвшилтэд явсан ч гэсэн тэр бүгдийг байгаагаар хүлээж авч байна. Энэ хамгийн гол байхгүй. Байгаагаар хүлээж авч байгаа хүн гэхээр нь тэр хүний одоо уурах тархины духны хэсэг нь айгүй сайн ажиллаж байгаа гэсэн үг. 25 наснд энэ хөгжлийн дуусан. Тэгэхээр 25 саяныхаас бол 25 наснаас өмнө ямар нэг юм донтвол 25 наснаас хойш донтсноос аюултай гэж дүгнж болох уу? Маш зөв.